шинэ 7 өдрийн мэнд төргөө үзэгчтэй дуртагчны Ахар намж байгаа мандаа хөтөлбөр өгсөн цагаар баярлалаа суугаад хамтаага үзэгчтэй баярлалаа. Маань зочны Эгэллэстээр суугаад харамтайгаа үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөр маань зочны цагаар үргэлжлэн хурж байна. Өнөөдөр манай студид Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнээр маш их баярлалаа. баярлаа. За тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг анх 1994 онд батлаад одоо яг энэ хугацаанд 30 жилийн хугацаанд бас яг нийгмийн эдийн засаг талаас маш их өөрчлөлттэй бас тулсан байна. Тэгэхээр яг нөгөө уур амьсгалын өөрчлөлт, сүлжилт, усны дороотл гэдэг ер нь дэлхийд дахинаа маш том сорилттой нүүр тулж байна. Тэгэхээр яг энэ цаг үед яг бас нөгөө яг байгаль хамгааллын бодлогоо шин төвшөнд гаргах бас тэг хууль эрхцэн хүрээнд шин одоо алхам хийж байна. Тэгэхээр яг нөгөө тусгай хамгаалалттай газар нутгийг шинжлэх болсон ер нь бол яг гол шалтгаан нь юу байсан бэ? Шинжилсэн хариулга дээр ер нь бас юу голчлон тусгаж байна? За нэгдүгээрт үзэгчтэй нөрөө мэндийг хүргэе. Байгаль дэлхийн бол байгаль их дэлхийн ирээдүй болж өөрсөн. Өөрөөр хэлбэл өнөөдөр дэлхийн дулаар цаг уурын уур амьсгалын өөрчлөлт болмоос магадгүй өмнө нь хүн төрөлхтнийг байгаль руу айлуулах оролцуулдаггүй байсан бол одоо хүн төрөлхтнийг байгаль дэлхий оролцооч гэж хүсдэг болсон гэсэн үг. Тэнд хүний улбаагүйгээр тодорхой хэмжээний өөрчлөлт хувьслууд бол байгаль их дэлхийд бол явагдаж байна гэдэг бид нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар 1994 оноос хойш 32 жил өнгөрч байна. 32 жилийн хугацаанд 17 удаагийн өөрчлөлт хийсэн боловч одоо дөрвтэй өөрчлөлтүүд бол ороогүй байгаа. Тэгээ энэ одоо 32 жилийн дараах томоохон хэмжээний өөрчлөлт буюу нийтдээ нэг 80 гаруй хувийн өөрчлөлт орж байгаа. Ийм том хууль болж байгаа. За хуулинд бол бид нар нэгдүгээрт бол нутагтай байж байгаа мөртлөө ойн захтаа тусгай хамгаалалттай газар нутагт үе уламжилж ирсэн мөртлөө тэндээ амьдарч чадахгүй байгаа иргэдийн асуудал орж хөндөгцсөөр олон жилийн харилцааг үдсэн. Тэгвэл бид нар тэр иргэдэд тэр үлжээ харж байгаахын зориулттай газар ашиглах эрхийг олгоё. Ингэснээр байгаль хамгаалал бол нутгийн иргэд өөрсдөө хийдэг үндсэн зарчимд нь тулгуурлах ёстой гэдэг зарчмыг бид нар барьж байгаа гэсэн. Хожим бол хариулдаг гэсэн. Одоо бид нар нэг гэж. Тэгэхээр бид нар ганцхан байгаль хамгаалагч гэдэг хүн байгаль хамгаалахгүй. Тэ? Байгаль хамгаалагч гэдэг хүн бол орон нутгийн тухайн газар орон нутгад амьдарч байгаа малчид хүртэл байгаль хамгаалал дээр ажилтдаг хонь нэмэр оролдог хүмүүс юм аа гэдэг ч юм. Тэгэхээр иймэрхүү тодорхой хэмжээний зохицуултуудыг бид нар хийж өгснөөр нөгөө байгаль их дэлхийг аварч хамгаалж үлдэхтэй холбоотой харилцаа нөгөө талдаа бид нар эдийн засгч харилцаа мэдээж нэг номерт бол судалгаа шинжилгээ мониторинг байнгын тогтмол хийдэг энэ өөрөө шинжилгээ ухааны үндэс суурьтай за ингээд энийг менежментийн төлөвлөгөөнтэй тусгадаг менежментийн төлөвлөгөөн дээр үндэслэж дараагийн үйл ажиллагааг явуулдаг юм цогц систем рүү тусгай хамгаалалтын газруудын хуулийг бол аваач гэдэг зарчим руу бид нар явж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол орны одоо яг нийт 76.8 одоо хувь нөгөө газрын дороотлолт төрсэн байна гэдэг чинь. Тэгэхээр ер нь яг энэ газрын дороотлолт төрсэн одоо энэ тэ талбайг бас яг энэ хуулиараа бас эргээд яаж хамгаалах юм, яаж бас иргэн нөхөн сэргээх юм. Яг энэ тал дээр бас ямар нэгэн зохицуулалт тусгасан байгаа болов уу? Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг бол яг Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үг. Зөвхөн Монгол улс биш. Нэгдсэн үндэсний байгууллагад хэлсэн орсон бүх улс орн бол хүлээсэн үг бол 30%. Их газар болон талаад гэсэн. Энийг дэлхийд дахинд яагаад 30% гэж тунхагласан бэ гэхээр энэ бол ирээдүйн хүн төрөлхтөнд амьдрах газар нутаг гэж томьёолж авч үлдэж байгаа. Зөвхөн маш энгийнээр тайлбарлал. Бид нар хэсэг хугацаанд амьдрна. Бидний үр хойч дараагийн үед амьдрна. Тэгэхээр тэр үедээ бид нар нэгдүгээр үлдэх ёстой. Хоёрдугаар их газар их дэлхийн тэнцвэрийг хангаж явах ёстой. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээний газар нутгийг бол тусгай хамгаалалтанд зайлшгүй авах хэрэгтэй гэдэг ийм шаардлагыг бол зөвхөн Монгол улс биш. Дэлхийд даяараа хэрэгжүүлээ явж байгаа гэж нэгдүгээр ойлгож байна. Хоёрдугаарт цөлжилт таны сайн хэлдэг 76.8% тий. Тэгвэл бид нар яг өнөөдөр нэг үйлэхэд тусгай хамгаалалттай газар нутгууд дээр ч гэсэн тодорхой хэмжээний энэ процессыг үргэлжилж байгаа. Гэхдээ дан одоо ойтой устай модтой газар зөвхөн тусгай хамгаалтанд байд юм биш. Тусгай хамгаалалт гэдэг бол газар орон нутаг байгалийн онцлогоос гадна давхар биологийн олон янз байдалтай холбоотой тусгай хамгаалалт авдаг. Одоо жишээ нь Баян онгор тэнд мазаалаа хавтгай байдаг учраас ховор амтан байдаг учраас тэнд бид нар тусгай хамгаалалт авч байгаа. Өөрөөр хэлбэл тэр газар орон нутагт нь амьдардаг амьтдыг нь давхар хамгаалдаг хэлбэр байдаг гэсэн. Зарим газар бол жишээлбэл бид нар Баян бүрд гэж ярьдаг те. Говьж явж идэл нэг хэсгэн газар байдаг те. Ногоон устай. Энэ газар бид нар тодорхой хэмжээнд орон нутгийн хамгаалтанд авсан байдаг. Тэгвэл бид нар яг өнөөдөр Монгол улсын нийт газар нутгийн бол улсын тусгай хамгаалалт гэх юм бол тусгай хамгаалалт газар нутгийн тухай хуулиар зохицуулагдж байгаа харилцаан дээр нийтдээ 21 орчим хувь гэж бодож байна. А бид нар 30% болох ёстой. Ахаад 9%. 5% нэмэхэд
14.8 саяга талбай бид нар тэрх болж байгаа. Гэтэл олон улсын жишгт бид нар нийцүүлээгүй явж исэн асуудлууд байна. Хэрвээ олон улсын жишгээр навч үзвэл бид нар аль хэзээний 41%-ийг тусгай хамгаалтанд авсан байна. 30%-аас даруй 11% гэсэн үг. Яг тэгэхээр улсын тусгай хамгаалтанд 21%, орон нутгийн тусгай хамгаалтанд бараг 20 орчим байна. Тэгээ бус дахиад юмуд байна. Тэгээ ингээд нийлүүдэд тооцоход бид нар хамгийн багтаа 41% авсан байгаа учраас тусгай хамгаалалтаа газар нутгийн үндэсний сүлжээ гэж байгуулад олон улсын жишгийн дагуу тэгээ Монгол улс бол өмнө энэ тусгай хамгаалалт газар нутгийн тухай хуулийг шинжилснээрээ Монгол улс бол 30%-ийг дагуулж тусгай хамгаалалтанд талбайсаар авснаа дэлхийд зарлж байгаа цөөхөн орны нэг болно. Энийгээ бид нар энэ жил одоо Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа зөвлөлтийн конвенцийн талуудын 17 дугаар байгуулалтаар бас зарлая гэдэг ийм том амбицтайгаар хуулийнхаа өөрчлөлтийг хийхээр бид нар ажиллаж явж байгаа. Нөгөө талдаа дархан цаацд байгалийн зохицолборт байгалийн нөөц дурсгалт гэж байгаа. Ангиллын хувьд. Дээрээс нь бид нар нэг бүсийг нэмж байгаа. Тэр нь бол энэ Улаанбаатар хоттой холбоотой харилцаа. Өөрөөр хэлбэл хот суурин орчмын хязгаарлалтын бүстэй холбоотой харилцааг бид нар бүрэн шийдвэрлэж өгч байгаа. Энэ бол бас онцлогтой. Таны дөрөвний хэлсэн цөлчлөлтөөс тодорхой хэмжээний хамгаалах, зурус байгуулах, эргээд тэнд хэнийг ямар нөхцөлтэй, ямар байдлаар энэ ажилд одоо оруулах вэ? Ямар байдлаар бид нар Монгол улс бодлого гаргах байдаг, бодлогын шинжтэй асуудлууд бас тусгай хамгаалалтын газрын хуулийн дээр нутгийн иргэдэд болцоотойгоор оруулж өгснөөрөө аялал жуулчлал эрхлэгчдийг дэмжих хэлбэрээр аялал жуулчлалын салбарынханд одоо тухайн боломжуудыг нээж өгөх хэлбэрээр эргээд орсон орлогыг одоо тусгай хамгаалалтын захиргаанд өгөх хэлбэр дээр тэр өгж байгаа мөнгөөр нь эргээд саяны нөгөө зөвлөлтөд тэмцэх ажлууд, булаг шандыг хамгаалах ажлууд, ойн сан нэмэгдүүлэх ажлууд, ховор ургамлыг одоо хянах, мониторинг, судалгаа шинжилгээ хийх манай ховор амттаас авахлаад тодорхой хэмжээний мониторинг ажлууд хийх гэдэг бүх хэмжээг бид нар одоо энэ тусгай хамгаалалтын газрын хуулинд тусгаж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө шинжилсэн хариулгын маань бас яг нөгөө гол үзүүлэлт одоо гол тусгаж байгаа зүйл нь таас түрүүн яриандаа дурдсан хаалттай биш нээлттэй гэдэг тэнгүүд хаалттай биш бас нөгөө амьд экосистемийн шүлжээ гэдэг нь нэргээд бас нутгийн иргэдийн оролцоог бас хангаж өгч байгаа. Тэгэхээр таас энэ талаар бас илүү дэлгэрэнгүй тайлбарлал эргээд бас нөгөө нутгийн иргэдийн оролцоог хаалттай биш нээлттэй болгоод өгөхөр бас эргээд нөгөө хяналтын бас систем ажиллаж эхлэх баг. Тэгэхээр бас энэ тал дээр бас ямар зохицуулалтаар яаж ажиллах вэ? Ер нь бол яг нэг үлэхэд одоо би жишээлбэл Хөсгөл булган Орхон аймгийн сонгогдсон улс болно гэж шүү. Яг манай одоо аймагуд дээр ч ингээд малчтай оролцоо тухайн газар орнотод амьдарч байгаа иргэдтэй уулзаа явахаар яг үндэ бол газар орнотод амьдарч байгаа иргэд ойгоо сүдлээд бужигнуулаад хууль бус ашиглалт гэдэг юм ер нь байхгүй. Харин ч хамгааллын зарчмыг маш сайн. Манай ойр өөхийн орчин энд хэн ирж буу галаа илт хүлсэн нь унтраас нь унтраагаагүй хин яагаад булаг шандын маань очиж буцарлаа хийчих гэдэг ч юм уу те тэр байгаль орчинд гол хамгаалагч нар бол нутгийн иргэд өөрсдөө байхгүй бид нар хуулиар хууль бус ашиглалттай холбоотой харилцааг нь зоож өгснөөсөө болоод тэр нутаг орны иргэд өөрсдөө нутагтаа амьдарч чадахгүй нөхцөл байдлыг нь хуулиар бий болгож чадах гэсэн. Тухайлбал бол бид нар зэрэгцүүлээд ойн тухай хуулийн шинжилгээ хариулгыг явуулж байгаа. Өвлжин дээрээ мод авцсан жишээлбэл мод авцсан. Одоо хэдэн метр куб мод авцсан. Түлээндээ ах хэрэглээндээ. Гэтэл хавржааргуу нүүхтэй хавржаан дээрээ шинэ мод авахгүй байгалаа хамгаалаад шинэ мод авахгүй тулд өвлжин дээр авсан модоо хавржааргуу зөөж явж хагаад гэмт хэрэгтэн болчихж байгаа. Уул нь байгалаа хайрлаад байдаг. Гэтэл нөгөө талдаа тухайн гоожин гэж одоо тэгээд хитэ бол хадгалахад ер нь энэ үгтэй өдөө орнууд хэцүү шүү дээ. Гэвчлэнгийн харилцаа. Тэгэхээр тусгай хамгаалалтаа газар нутгтэр ч гэсэн ер нь бол бид нар энэ яагаад ойрын төмөр гараад байна. Алчд бол маш сайн мэдж байгаа. Одоо манай тэр ийшээ гарсан. Тэгвэл тэд нар тийшээ гарахаас өмнө урьдчилан сэргэлдэг арга хэмжээ авдаг байх зарчмыг бид нар оруулж өгөх шаардлагатай. Тэр булаг шандыг тэр газар орнуудад амьдарч байгаа иргэд маань өөрсдөө мал авах нь өөрөө тэнд байгаад байгаа учраас хэрвээ усгүй байвал тэр малчид өөрсдөө маш хэцүү нөхцөл байдалд орно. Нутгийн иргэд маш хэцүү нөхцөл байдалд орно. Тэгэхээр хамгийн их хайрладаг зүйл нь ус واخгүй. Тэгвэл бид нар тусгай хамгаалалтын газрын нөхцөлийн тухай хуулиар иргэдийн даваа эрхийг олгож өгснөөр тусгай хамгаалалтын газрын нөхцөлд амьдарж байгаа иргэдэд бид нар даваа эрх олгож өгч байгаа. Тэгвэл энэ иргэд өөрсдөө тийм даваа эрх авснараа хамгааллын хамтарсан менежментийг хэрэгжүүлэхэд маш том нөмөр нүүлэг болж байна. Хоёрдугаар нутгийн иргэдийг бид нар оролцуулахын тулд орчны бусын зөвлөл гэж байгуулад зөвлөлийн тусгай хамгаалалтын газрын нөхцөлийн захиргаан дээр байгуулж өгөөд захиргаатайгаа хамтарсан байдлаар тэр менежментийн төлөвлөгөөний дотор нутгийн иргэдийн саналыг заавал тусгадаг байх. Энэ зарчим руу бид нар жишээлбэл орж байгаа. Нөгөө дагалт баялагтай холбоотой асуудлууд байна. Нөгөө тусгай хамгаалалтын газрын нутгаар байгаа ойтой холбоотой асуудлууд байна. Одоо жишээлбэл ах хэрэглээг авах төлөө мод нөгөө
малын хашаа хорооны шургааг гэдэг ч юм. Тэгээд маш олон зүйлийг бид нар шийдэж өгөх шаардлагатай байна. Хуулиар өнөөдөр харахаар хууль бус буюу гэмт хэрэгтэн болох асуудал үүсээд байдаг. Хуулиар нэгээд өгчвөл энэ нутгийн иргэд гэдэг маань харин бүр менежмент хэрэгжүүлэгч буюу хамтын ажиллагаан дээр маш сайн орж ирэх ийм одоо субъектив гэдэг юм одоо гол хамгийн чухал юм олцгч нар маань бол нутгийн иргэд болчиход байгаа байхгүй. Тэгээд бид нар энийг л нээж өгөх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө хуулийн төсөл бас нөгөө түрүүн одоо онгон бүс те одоо нэг хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэдээ бас юм ангилсан байсан л та. Тэгэхээр та тэр талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Ангилал гэж байгаа. Ангилал гэдэг бол дархан цаасд газар, байгалийн зөвсөлбөрт газар, байгалийн нөөц газар, байгалийн туршлагалт газар. Бид нар дархан цаасд газрыг бол хамгааллын зарчим дээр барих хэрэгтэй. Энд бол онгон хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсүүд дээр аль болох үйлчлэгийг бол бид нар явуулдаггүй байх зарчим барих хэрэгтэй. Одооны үйлчлэлт юм. Байгалийн зөвсөлбөрт газар, нөөц газар, туршлагалт газрууд дээр бол бид нар тодорхой ашиглалтын эрхүүдийг нээж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын эрхийг бид нар нээж өгч байгаа. Энийг бид нар хийх ёстой гэж харж байгаа. Нөгөө талдаа бид нар мал аж ахуй, нөгөө хадлан хичээл авахтай холбоотой харилцаа байна те. Зарим тохиолдолд уламжлал мал аж ахуй юу бэлчигтэй холбоотой харилцаанууд байна. За саяны миний хэлдэг аялал жуулчлал буюу нөгөө кемп байгуулагдах харилцаанууд байна гэдэг ч юм. Тэгэхээр гих мэтлэнгээс ахуулаад энэ бусад юу ангиллууд дээр бол бид нар тодорхой хэмжээний эрхүүдийг бол бид нар бүрэн дүрэн нээж өгч байгаа гэсэн. За яг хоо бүс англи дотроо дахиад бүс байна. Онгон бүс, онцгой бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс. Энэ бүс болгоо өөр. Онгон бүслэр бол ерөөсөө 100% манай зэрлэг амьтад ховор ургамлууд ирээдүйд үлдэх бүх юм тэнд байдаг учраас бид нар онгон бүсийг бол огт хөндүүлдэггүй. Энэ зарчим хэвээр хадгалагдана. Онцгой бүс ер нь баг адилхан шахав. Хамгаалалтын бүслэр бол зарим тохиолдолд бид нар зөөлөн аялал жуулчлал, аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нь зөвшөөрөх. Гэхдээ зөвхөн дотоос маршрутын хэмжээнд зөвшөөрлүүдийг олгохоор хуулийн зааж өгч байгаа. Одоо бол хориглогдсон байна. Тэрийг жоохон нээж өгөх харилцааг бол бид нар тодорхой хэмжээнд тусгай хамгаалалтын захиргаатай хамтраад явуулахаар. Тусгай хамгаалалтын захиргаа гэдэг бол хамгийн гол одоо байгууллага орон нутагт. Тусгай хамгаалалтын захиргаа нутгийн иргэд очиод хадлан авсан ч, нутгийн иргэд очиод мод авсан ч те, нутгийн иргэд очиод шургааг авсан ч тусгай хамгаалалтын захиргаа байгаль хамгаалагчдын хяналтанд орол энэ үйл ажиллагааг явуулах. Бүс дээр нэг зүйл нэмж байгаа. Өнөөдөр Богдхан уулын дархан цаасд газрын хязгаарлалтын бүсдээр дунджаар 6400 гаруй, за 6500 орчим гад талбай тэр чигтээ баригдчихсан байна. Энд байгаль хамгаалагч ерөөс хэрэггүй, энд амтан багхгүй. Тэгвэл бид нар энийг хот сурын орчмын хязгаарлалтын бүсгээд тусад нь гаргаад энэ менежментийг тэр чигт нь бид нар засгийн газарт өгч байгаа. Тэнд байгаль хамгааллын зарчим багхгүй. Өөрөөр хэлбэл одоо угаасаа багхгүй. Гэхдээ тусгай хамгаалтаас бол бид нар гарахгүй. Хязгаарлалтын бүсээрээ байлгаад менежментийн тэр чигт засгийн газарт өгч байгаа. Яагаад тусгай хамгаалтаас гарахгүйгээр шийдвэрлэж байгаа вэ гэхээр бид нэр дархан цаацд газар маань өөрөө хүн башин мандлын нөөц ЮНЕСКО бүртгэгдэхдээ 42,030 га талбайгаар бүртгэгдсэн гэдэг юм. Эндээс 6,400-500 хасч байгаа нөгөө га талбай тэр чигтээ дутчихаа. Дэлхийн бусад бүх улс орнд бол байдаг хотуудад суурин газруудад байдаг жишг. Хотын менежмент дээр ямар ч асуудал байхгүй. Тэнд ерөнхий боловсролын сургууль барьж болно, цэцэрлэг барьж болно, хогны менежмент хийж болно, гүүр тавьж болно, зам тавьж болно. Бүх харилцааг зөвшөөрч байна. Ганцхан засгийн газарт бид нар бүр ирэх юм үгүй. Улсын хурал дээр барьж үлдэж байгаа үндсэн зарчим нь бол хил цаагийг улсын хурал тогтооно. Дархан цаазд одоо саяны онгон бүс, онцгой бүс одоо бахан бүсүүд байна те. Энэ бүсүүдийг нь бид нар засгийн газарт бүсчлэн тооцож өгөхөр өгöd хил цааг нь бол улсын хуралд үлдэж байгаа. Яагаад бид нар бүсчлэлийг засгийн газрын бүрээр болгож оруулж өгч байгаа гэхээр би одоо өөрөө байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Сайд нар тодорхой хэмжээнд бүсчлэлийг өөрчлөх хэлбэр дээр тэнд асуудлууд үүсгдэг. Сайн сайд очвол асуудалгүй. Муу сайд очвол асуудалтай. Тэгэхээр хүний шалтгаалтанд тогтолцоо ерөөсөө байж болохгүй. Өөрөөр хэлбэл хүнд зориулсан хууль байж болохгүй. Хууль бол нийтэд зориулсан байдлаар бид нар хуулийг хуйшгил байлгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар хил цаагийг нь улсын хурал тогтооно. Бүсчлэлийг бол сайд байсан бол боловч засгийн газар тогтооно. Хот сурын орчмын хязгаарлалтын бүсийг бол засгийн газарт бүрэн эрхийг бид нар дүгнэ. Тэр засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэр тодорхой хэмжээнд хоёр зарчим байна. Нэгдүгээр хил цагийг оролдохгүй. Энэ бол улсын хурлын бүрэн эрх. Хоёрдугаар суурин өргөдөхгүй. Өөрөөр хэлбэл 6,500 бол 6,500 дотроо засгийн газар бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлэх гэсэн үг. Цааш нь бол нөгөө хил цагтай холбоотой улсын хурлын бүрэн эрх мэдлийн асуудал болж орчиж байгаа. Энэ бүхнийг дотор нь дэглэмээр зөксүүлж байгаа. Дэглэм. Дэглэм гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл үржлийн үе. Хориглогдно.
Үржлөө чинь жилийн төрөлөөр л биш шүү дээ. Тэгвэл үржлөө явж байгаа хугацаанд тодорхой хэмжээнд загас ч юм уу, шуу ч юм уу тийм. Одоо энэ процесс дээр бид хориглон гэсэн үг. Хэсэг хугацаанд за ийш явж болохгүй шүү. Ойрын төмөр гарна. Энд хориглолтууд хийгдэнэ. Тэ энд ховор ургамал юм уу, нэн ховор ургамлыг бид нар шинээр тариалдаг ч юм уу, үрээсэлсэн ч юм эсвэл ингээд тодорхой хэмжээний биологийн тодорхой үйл ажиллагаанд явагдчихсэн гэж үзвэл хориглож болно. Энэ эрхийг нь бид нар дэглэмээр тусгай хамгаалтын захиргаанд бүрэн дүр олгож өгч байгаа. Тэгэхээр түрүүн бас таны ярианд нэг аялал жуулчлалыг бас баг зэргийн нээлттэй болгоно гэж ирж байна. Тэгэхээр одоо нөгөө эко аялал жуулчлал гэж яриад байдаг эргээд нөгөө байгаль хамгаалал гэдэг зүйл бас яг хоорондоо бас одоо нөгөө ашигын хувьд бас нэг юм баг зэргийн зөрчилтэй өсөх байх л та. Тэгэхээр яг энийг бас яаж зохицуулахаар бол Гэхдээ яг нь ер нь бол бид нар эдийн засгийн харилцааг бол маш сайн дэмжих ёстой. Тухайлх юм бол өнөөдөр эдийн засгийнхаагүйгээс улбаатай тэнд байгаль хамгаалалт дээр зарцуулагдаж байгаа мөнгө маань орлого маань орохгүй байна. Нэг талтай. Бид нар бол орлого орохгүй хамаагүй хайчих гэж болно. Гэтэл дэлхийн дулаар луур амьсгалын өөрчлөлтөөс улбаатайгаар тэнд хүссэн үсээгүй тодорхой хэмжээний сүрлүүд явагдчихна. Одоо жишээлх юм бол Монгол улсад байгаа ойн сан дээр унаанга, хожуул хөнөөлт оргинизм буюу одоо ой хөнөөлж явж нэрвэгдсэн ой хоёрын төмөрт өртсөн модны хэмжээс ихэд монголчууд бүгдээрээ нийлээд хэрэглэхэд дунджаар 32 жилийн нөөц байдаг шүү дээ. Зөвхөн одоо тэрийг авах л гэсэн үг. Гэтэл тэрийг авмаар байгаа байхгүй. Аваад хэрэглэе гэхээр тусгай хамгаалалт газар нутгаар хориглогдсон харилцаа байна. Тэгвэл энийг бид нар нээж өгч байгаа гэсэн үг нэг талаа. Аялал жуулчлал дээр бол бид нар тодорхой хэмжээнд жишээлх юм бол манай Хүсгэл аймгийн Жаргалантын голч гэж ярьдаг те. Жарган дээр очиод голоо үзчихэл буцчих. Гэтэл хажууд нь битүү байна. Ойн хориглогдсон баг жишээд. Тэгвэл бид нар тодорхой хэмжээнд тусгай хамгаалалт газар нутгаар бол аялал жуулчлалыг дэмжинэ. Тусгай хамгаалалт газар нутгаар дэмжигдэх ганцхан бизнес одоо бараг салбар байгаа нь 100% дэмжигдэх нь аялал жуулчлал байна. Тэгэхээр аялал жуулчлалыг бол бид нар хуучин жишээлбэл 5 жил тутам гэрчлэгээжээд 5 жил тутам сонгодог байсан. Тэгвэл бид нар одоо шууд 60 жил болгож байгаа. Нэгэнд та бааз байгуулад ажиллах юм бол 60 жил бай. 60 жил сонголт гэдэг ойлголт байхгүй. Харин дунд нь бид нар 15 жил тутам дүгнэн. 15 жил болоод дүгнээд та зориултын бусаар ашиглаагүй биз. Та байгаль орчны унган төрхийг алдагдуулаагүй биз. Та өөрөө хариуцсан жишээлбэл тэр ойр орчмынхаа модонд хөнөөлж авч байлгахгүй байх, хортой шавьтай тэмцэх ажлуудыг хийгээд ойрын төмөр гаргахгүй байх, хариуцсан хамгаалах ажлаа хийсэн үү гэдэг ч юм уу те. Гэх мэтлэнгээр 15 жил тутам дүгрээд асуудалгүй бол сонголт гэдэг ойлголт байхгүй болж байгаа. Шууд 60 жилээр. Энэ бол газрын тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Аялал жуулчлалын компаниуд хөрөнгө оруулалт татгаад нээлттэй болчихно гэсэн. Өөрөөр хэлбэл 5 жилд аялал жуулчлалын компаниуд хөрөнгө оруулалт авч чаддаггүй. Тэгвэл бид нар нээснээр 60 жил болгосноор аялал жуулчлалын компаниуд банкнаас зээл авах удаждаг. Хөрөнгө оруулалт татгач дээр. Гэхдээ зөвхөн монголчуудад шүү. Гадаад иргэн аж ахуйн нэгж ямар ч боломж байхгүй. Ийм харилцаан дээр байна. Нөгөөх нь бид нар зүгээр энэтэй холбоотой тусгай хамгаалалт газар нутгийн тухай хуулийг бол харахад газрын харилцааг бол бид нар газрын харилцааных нь хуулиар л шийдвэрлэж байгаа. Иргэний харилцааг бол иргэнийх нь харилцааны хуулиар шийдвэрлэж байгаа. Аялал жуулчлалтай холбоотой харилцааг аялал жуулчлалын тухай хуулийнх нь үндсэн зохицуултуудаар бид нар шийдвэрлэж байгаа. Одоо манай тусгай хамгаалалт газар нутагт амьдарч байгаа иргэдэд маш таатай мэдээ байгаа. Тэр нь бол хязгааргүйгээр үлжээ аварж анхаа газрыг ашиглах бүрэн эрхийг бид нар нээж өгч байгаа. Дээрэс нь бас нэг эрх нээж өгч байгаа нь юу гэхээр өвлүүлж байгаа. Өөрийнхөө гэр бүлийн аль нэг нь этгээдэд өвлүүлж болно. Хүүдээ ч юм охиндоо ч юм. Тэгвэл үе удам дамжаад тэнд нутаглах боломжийг нь бид нар бүрэн дүүрэн гаргаж өгч байна гэсэн үг. Тэгэхээр нэгдэд аялал жуулчлал гэж ярьснах одоо нэг өдөр ирэх жуулчдын тоо одоо нөгөө шинжлэх ухааны үндсэн дээрээс одоо тооцоолно гэдэг жисэн одоо нөгөө ус ашиглалт болон хог хаягдлыг тий. Тэнгүүд энэ яг тооцоол маань өөрөө бас яг бодит байдал дээр бас яг хэр бодитойгоор тусч байна гэж харж байгаа бол өнөөдөр байгаль орчны ялангуяа таны төрний хэлдэг нөгөө цөлжилттэй холбоотой асуудал байна тий. Энэ бол даас сэтэрснээс холбоотой асуудал шүү дээ. Малын даас сэтэрээд байгаа учраас тэнд цөлжилт явагддаг. Яг тэгэхээр ургаж байгаа өв сургамал үрээ засаж чадахгүй болоод байгаа байхгүй. Тэнд ус нь нөөцтэй. Тэр ус нь хүрхээ болчиход байгаа байхгүй. Цөлжилт явагдаад байна тий. Нөгөө талдаа жишээлбэл би ганц жишээлээ. Эсэн тасархаа. Эсэн тасархаа дээр зам дагуу зунжингой битүү жуулчд очиж байгаа. Гэтэл эсэн тасархаа маань өөрөө даацтай нөөцтэй байхгүй. Тэнд жишээлбэл 5 бааз барилж ялаа гэхэд 5 бааз магадгүй зүгээр би жишээ шүү. 100 500 хүн авах боломжтой 5 бааз байлаа гэж тооцоод 1000 хүн авчдаг. Тэнгүүд 1000 хүн хэрэглэх тус бэлчээр, дээрэс нь хөрс, дээрэс нь нөгөө давхиж байгаа машины мөр ингээ бүх юм чинь байгаль орчныг тэр чигтэн сүлгэж байгаа байхгүй.
Энэ 1 жил 2 жил үргэлжлэж болно. Тухайн үедээ орлого болж иж болно. 20 жилийнхаа хугацаанд тэнд 5 бааз байдгаа 1 баазч ажиллах боломжгүй болно. Процесс ерөөсөө. Тэгэхээр аялал жуулчлалын бол хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлагажуулах системийг бид нар тусгай хамгаалтын захиргаатай хамтарч хийж байгаа гэсэн. Манай энэ орчин газар дээр 1000 жуулчин л авах боломжтой. Нэг өдөрт. Тэгвэл бид нар 1000-ыг л авмаар. 2000-ыг аваад хэрэггүй. Яг тэгвэл ирээдүйд та нар байгаль орчноо өөрсдөө сүйтгэж байгаа хэлбэр. Тэгэхээр тусгай хамгаалалт газрын нутгийн эхний зарчим бол байгаль хамгаалал. Энийг бид нар маш сайн бодох хэрэгтэй. Тэгээд байгаль хамгаалал, биологи олон янз байдал, тэгээд бид нар бизнес руу эдийн засгийн эрхлэлттэй. Энэ бүхнийг л бид нар ингээд маш том юм циклд оруулаад том зургаар нараад энэ хуулийн дээр бичлэлтүүд орж байгаа гэж ойлгож болж байгаа. Тэгэхээр нөгөө хуулийн төсөл дээр бас нөгөө нүүрс төрөгчийн кредит, олон янзын кредит гэдээ бас яг юм шинэ ойлголтууд орж ирж ирсэн л да. Тэгэхээр та тэрийг бас манай үзэгчдэд бас яг энгийнээр тайлбарлаж өгвөл. Хөлөмжийн зах зээл буюу өнөөдөр агаар мандалд бол угаасаа нүүрс төрөгч байдаг. Энэ ихтэй дагаад асуудал واخгүй. Дутаж асуудалгүй. Ихтэж асуудалгүй. Стандарттай нэг бодлоо. Тэгэхээр бид нэр жишээлбэл манай улсын 1,564,116 км² газар нутаг 8.2 орчим хувь нь ой сангаас бүрдэж байна. Тэгвэл энэ ой сан өөрөө зөвхөн ой санг явуулж байна. Шингэлт явуулж байна. Өөрөө хүчил төрөгч үйлдвэрлэж байна. Нөгөө талдаа жишээлбэл нэмэгдээд мод таригдаж байна. Тэгвэл тэр нь өөрөө олон улсын зах зээл дээр нэгдэх боломж нь бүрдэж байна гэсэн. Тэр тарьсан мод болгоныг бүртгэлжүүлээд тэндээсээ бид нар нөөц төрөгчийн зах зээл дээрээс олон улсын хөлөмжийн зах зээл дээрээс мөнгө босгох, мөнгө авах бүрэн боломж бол биднэрт байна гэдэг бид нар хэлж байгаа. Хоёрдугаарт бэлчээр. Тусгай хамгаалалтын газрын нутаг дээрээс бол бэлчээр дээр шингэлтүүд их хэмжээгээр бас явагддаг. Энийг бид нар бас давхар тооцох хэрэгтэй. Өнөөдөр бид нар ялангуяа би байгаль орчин ажилчлалын сайдаар ажиллаж байхад Баянгор аймаг, Архангай аймаг, Төв аймаг гэдэг 3 аймагт бол тодорхой малчтай хоршооттой хамтраад бид нар хийжсэн. Та 4 нүдэг бол өвөл хавар намар 100 тий 4 нүч. Та тэгвэл 8 нүч. Тэгвэл хөлөмжийн зах зээлээс мөнгө аваад гэгээд энэ мөнгө хангалттай өнөөдөр авахдаж байгаа. Тэгэхээр энэ болж гин үү? Болж гин. Тэгвэл бид нар нөөц төрөгчийн кредитийг тооцдог болъё. Тэр мөнгөний тусгай хамгаалтын захиргаараа бодож өгдөг болъё. Тусгай хамгаалтын захиргаа хизээч агаар мандалд байгаа нөөц төрөгчийг жишээлбэл хүчил төрөгчийг үнэлдэггүй байсан бол одоо бид нар үнэлэх систем рүү орж ирсэн. MRV буюу баталгаажуулалт хяналтыг бид нар давхар хийх системийг бид нар хийж байна. Тэгэхээр гих мэтлэнгээс ахуулаад ингээд бүх зүйлийг бид нар орлогож явах хөтөлбөр дээр тусгай хамгаалалт газрын тухайд бас явж байгаа гэдгийг ойлгосоо гэж хүсэж байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл маань яг батлагдсанаар бас яг иргэд засаг өдөр тутмынхаа амьдралд иргэд засаг нөгөө аял зугаалгын цаг үеэр те бас яг юм өдөр тутмынхаа амьдралд юу яг юуг төлхөө мэдрэнэ гэж та тооцоолж байна. Бид нар хитрхи задгаа байгаа. Нэг талтай. Гэхдээ өнөөдөр таны амьдарч байгаа энэ газар орон нутаг дэвсгэр маргааш таны үр хөвгдөд өлөгдөж үлдэшүүл гэдгийг маш сайн ойлгосон. Тэр нь тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хуулиар үр хожиж үлдээж байгаа. Ядаж энэ сая 564,116 км² газар нутгаас 30% нь үр хөвгдөж үлдээж байгаа шүү. Ядаж те та 70% нь ашиглаж болно. 30% нь ядаж үр хөвгдөд үлдээгээрээ. Энэ таны үр хөвгдийн амьдрах ирээдүй шүү гэдгийг бид нар ойлгох гэж л 30% тусгай хамгаалтын нутаг дэвсгэрийн асуудлыг хөнддөг байхгүй. Хоёрдугаарт бид нар жишээлбэл өнөөдөр юу гэдэг эдийн засгч харилцааг давхар хийхгүйгээр зөвхөн хамгааллын зарчмыг 1994 оноос хойш байж ирсэн. Тэгвэл өнгөрсөн 32 жилийн хугацаанд зөвхөн хамгааллын зарчим барьсаар бидэрт юуг бид нар хожиг гэдэг асуудал гарч ирж байгаа. Юугаар бид нар хогроо гэдэг асуудал гарч ирж байгаа. Мэдээж хайцсан. Энэ тодорхой хэмжээний байгаль хамгаалалт үзүүлсэн байна. Гэхдээ алдсан зүйл нь нөгөө талдаа бас өндөр байна. Тэгвэл бид нар энийг судалгаа шинжилгээнд дээр гаргаж ирж байгаад өнөөгийн хуулийн хүчин төгөлдөр нөлөөлж байгаа хуулийн сул талны ямар асуудал шийдэхгүй байгаа. Ягаад нутгийн иргэд газар орон нутагт амьдарч чадахгүй байгаа. Ягаад гэмт хэрэгтэн болоод байгаа. Ягаад энэ гэмт хэрэгцнээс гэмт хэрэгт холбогдсноос холбоотойгоор амиа орлож явагдаад байгаа. Ер нь хүн гэдэг чинь юу вэ? Энэ газар орон нутагт амьдрах гэж төрсөн мэт. Нөгөө талдаа бид нар монголчуудаа бүгдийн та нар жалганд амьдрах гэж ерөөсөө хөвчлөө. Монголчууд хамгийн сайхан газар амьдардаг байх хэрэгтэй. Гэхдээ зэрлэг амьтан байгаль дэлхийдээ зэрэгцэн орчиж байгаа гэдгийг эзэж марчлахгүй. Тэрийг л одоо тэнцвэржүүлэх бодлогыг л тусгай хамгаалтын хууль гэж та нар маань ойлгоорой. Тэрээс биш хязгаарлах гэдэг юм ерөөсөө биш. Тодорхой хэмжээнд нээж өгч тэ. Тодорхой хэмжээнд хуучин хэд ашиглалт байсан бол одоо бид нар доктортой менежмент гэдэг рүү орж өгч байна. Тэгэхээр би сая маш бодитоор хэллээ шүү дээ. Малчид
нутгийн иргэд өвлжөө хаварж байгаа газрыг насан туршдаа бүр өвлүүлэх хэмжээнд өвлдөг болж байна. Тусгай хамгаалалт бол. Шилжүүлж болохгүй. Худалдаж болохгүй. Арилжаалж болохгүй. Энэ бол зарчим. Тусгай хамгаалтын газрыг одоо жишээлбэл өнөөдөр яагаад авилгал яваад яагаад энд одоо асуудал үүсээд байна гэхээр өнөөдөр компанид олгочихж байгаа. Тусгай хамгаалтын гэрчлэгээ. Тэ газар ашиглах гэрчлэгээ. Тэрийг компанитаа зүг зараад байгаа байхгүй. Тэнд арилжаа яваад. Одоо бол тийм харилцаа байхгүй болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэрэл хэлбэр дээр газрын тухай хуулийг үндэслээд эрхийг нь гэрэл хэлбэрээр зохицуулт хийж байгаа учраас олон улсад ч гэсэн тийм чигтэй компани өмчлөгч өөрчлөгдвөл менежмент өөрчлөгдсөн гэж тооцоод бүх процесс шинээр эхэлдэг. Энэ системрүү бид нар очих хэрэгтэй. Энэ бол авилгалыг таслан зогсоох. Өнөөдөр ялангуяа тусгай хамгаалалт газар нутгт дээр хамгийн их авилгал байдаг тий. Байгаль орчны бүх сайдаар энэ авилгалтай холбогдсон гэж зарим албан тушаалтнууд ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ хууль батлагдсанаар энэ харилцаа дуусгах болно гэсэн үг. За энэ хүрээд та бүхэн ярилцах цаг өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнээр маш их баярлалаа. Өнөөдөр манай студид Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ ирж ярилцлаа. Анхаарал хандуулж хамтайсан үзэгчдэд баярлалаа. Шинэ оны